Монгол улсын соёлын гавьяз зүтгэлтэн зохиолч Дамдны Жамин гал улаан бэрэмэг цэцэг өгүүллэг дурлалын бал амтлах гэж яарсан бүсгүйн сэтгэл болвоос өвсний эсгэлэн бор үндэслуга хөлчүү бөгөөд үл тавирнам бүсгүйн хөлчүү зүрхтэй адил гал улаан бэрэмэг цэцгийг тамшаалж идсэн хар сүлт гөрөөс цэцгийн халууралд автан зүгчигээ мартаж төөрнө. Хамбогд ууланд агима бүсгүй дурлалдаа шатаж түүний тэжээсэн хөөхөн янзаг ихэнхээ хамт галвын говьоос цэцгийн үнрээр мансууран хошуурч ирсэн сүрэг гөрөөс дагаж талийжээ. Гал улаан бэрэмэг цэцгийн үнэр уул тал говь нутгаар ханхалж огтор буутай анчдын арааны шүлсийг асгаруулна. Уг нь 200 жилийн өмнө ил цэцэг говийн ноён гэгээний балингийн будаг байжээ. Догшин хутагт улаан гоёоны хатуу дарсыг гал улаан бэрэмгийн хандаар өнг оруулж хорц болгон дахиж нэрээд хүртэнэ. Ноён гэгээн сахил хүртсэн лам нарт бурхны цус уулгана гэж цамжээ. Цусан улаан дарснаас чичрэн амссан шавна. Багшийн зал ухаан өгүүлшгүй. Таанус амсаад үзэгтэн. Тэр чин цус биш. Зүрх зориг тэтгэгч хүчит сархад байна гэжээ. Дараа нь ноён гэгээн мөнөх хорзоо нэрж хор болгоод дэмцэг толгоон босоо чулууг шатлан зүссэн гэдэг. Дэмцэгийн хийдэд шавилсан хойно хөлчүү шавна толгойгоо шааж. Чулуу зүсгэд улаан цус асгараад байсан гэх мөртөө базарвана хумпад суухай. Улаан цусан бэрэмэг цэцгийг хор болтол нэрсэн хансан уусмал юм гинлээ шүү хэмээх домог оршоожээ. Нүгэл буян хоёр хоёулаа улаан бэрэмэг цэцгэнд шингэжээ. Улаан бэрэмэг цэцэг их ургах тусам төчнөөн гөрөөсний цус урсаж байлаа. Хэрвээ Жангарын баатарлаг туйлд гардаг Галдмаа баатар шиг чулуун зүрхтэн байх аваас зүрхэнд нь жадны торгон үзүүр шантарч дусал цусч гарахгүйсэн. Даанч тиймгүй ажээ. Галдмаа баатараас бусд нь улаан цэцгэн зүрхтэй амьтад бөлгөө. Цэцэг шиг эмзэг зүрхнээс зөвхөн цус урсдаг ажаам. Гөрөөсний мянган ам тасрахад гал улаан бэрэмэг цэцэг үе түмээрээ улаан туяа татна. Баян будаж сархтын охийг туяаруулж асан гал улаан бэрэмэг цэцгүүд хамбогдын ууланд амьдрал үхлийн домгийг үргэлжлүүлж билээ. Шингэх нарны шаргал тоосон доогуур хаднаас хад толгодоос толгод дамжин өртөөлсөн агима бүсгүй янзахтай шаргачингаа ирээд олоогүй тул хуураа ихшиглүүлэн татлаа. Хөг нь хансан хуурын аялгуу салхины дагуу хөнгөнөн дуурсахад уулын оройгоор сэртих хадан цохионы оройд янзаг майлв. Шаргачингийн хуураа шиж хадсан нүдний завхинд нулимс мэлмэрчээ. Зэрлэг гөрөөс аргалын утаанд дасч өнжөөд уянгалах хуурын яравхан аялгуунд хөглөгдсөөр гэр амттай болсон ч гэлээ төрлөх зөн эрх дураар хээр тийш дуудаджээ. Янзганы майлах дуунаар шаргачин ам дүүрэн цэцгээ тамшаалж чихтэй нүдээр цэцгийн нүүдлийг харж хуур хөнгөнөн дуурсахыг чагнаархна. Хуурын гансарсан татлага алсран намдах үед хар сүлт гөрөөсөн сүргийн төрүүч чихээ сэртийлгэж
өвсний сэрчгэнэх, салхины эсгэрэх, шувууны далавч дэвхээс өөр чимээнд дасаагүй хар гайгаар нэжигнэн отлоо. Яг тэрхэн агшинд буун дуу гарч янзаг майлах шиг болоод хуурын хөг алдарлаа. Үдшийн тэнгэрээс бороо шивэрнэ. Бүсгүй тарнын шившлэг аялгуу хилж янзагтай шаргачингаа дуудаж хурайлсан юмсанч. Хуурын дуудлага хэрхэн тасарч гал улаан бремэг цэцгэн дээр гөрөөсний цус туссныг хинч мэдсэнгүй. Ханчин олзондоо сэтгэл ханж дурлалт хонгороо зорив. Мэнгит уулын өвс ногооны тансаг үнрийг хээрин хэсүүлж салхитай ханхлуулсаар дөрөө харшуулан хот айлд бууж дурлалын цочроо нь арилаагүй агима бүсгүйн бэлхүүсээр тэрвэрч биедээ наалаа. Анчин залуу мэнгит бүсгүйн чихэнд шивнэж хайртай юу гэж сухалдан асуухад хүүхэн хувь тавилангаа хархууд бүрэн даатгаж хязгааргүйд тарамдан утсан оюун санаагаа цуглуулж ядан үл ойлгогдох бүдэгхэн шийдэмгий аялгуу гаргаж "Өглөө штэ мэнгтээ" хэмээн түүний нэрийг анх удаа уянгатай гихчээр дуудлаа. Тэдний хайрын цэцэг нялхарч хонлоо. Агимагийн зүрхэнд тэр цэцэг үндэслэж ургасан билээ. Маргааш нь мэнгтийнхээ ангийн олз хямрыг милаахаар хамбогд ууландаа сүүрэгтэл өнчин янзаг төлийн бүнзний дэргэд бароонд норчихсон зогсож байлаа. Янзаг бүсгүй рүү дэгдэн ирж час улаан боллоо цэцэг идсэн цорвгор хошууга хацарт нь наахад агимагийн дурлалдаа мансуурсан нүдний хор арилж янзагны нойтон зөөлөн үсийг иллээ. Янзгаас бороо ханхалж тэрээр аврал ирж байлаа. Гал улаан бремэг цэцэг зовлонч дуудах юм, чархалж дагуулах юм гэж бодсон агима бүсгүй мэнгтийг харцаараа өрөмтөхөд тэрбээр гэрийн дээвэр дамнуулан орхисон аманда хүхрийн угаар гөрөөсний цус нэлсэн бууга харж шаналангүй инээмсэглэв. Чи чулуун зүрхтэй юм уу гэж бүсгүй асуулаа. Мэнгит би цулсан зүрхтэй гэлээ. Тэгвэл гэд бүсгүйн нулимс бөмбөрн тусахад тэр нь янзганы бие дээр гал улаан бремэг цэцэг болж хувирв. Бороонд норсон янзаг бүсгүйн дулаан илгэнд тэврүүлж эрх хаврын гал улаан бремэг цэцгийг шуналтай зүүдэлж ах үед дурлалын бал амталсан бүсгүй хайранда эсч байлаа. Зохиолыг бичсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн шагналт зохиолч Дамжны Жамин. Уншсан Эрхэнбаярын Баттарж.